Transparency International Монгол байгууллага шударгасны шагналыг бий болгожээ. Тэд анхныхаа шагналыг нэрт сэтгүүлч Лунтангийн болормоод олголоо. Түүний амьд ахуйдаа нийтэлж байсан нийтлэл сурвалжлагууд нь өндөр түвшний авилгын сэжүүрүүдийг ил болгосон төдийгүй нийгэмд манлайлах олон асуудлыг хүндэн тавьж байсан юм. Үүгээр зогсохгүй хараад бус сэтгүүлцэн төлөө түүний зүтгэл тэмцлийг үнэлж иргэний зориг шударга ёсныхын төлөө энэхүү шагналыг олох орлжээ. Тус байгууллага энэхүү шагналын эзнийг тодорхойлохоос өмнө олон нийтийн сүлжээгээр санал асуулга явуулсны үр дүнд энэхүү сэтгүүлч болормоод олохоор шийдвэрлсэн байна. Шударгасны хүндтэй шагналыг түүний охин Алиграма гардаа авсан юм. Тэрээр энэ үеэр хэлсэн үгнийхээ эхэнд хэрвээ ээж минь амьд сэрүү өөрөө энэ шагналыг гардаа авах байсан бол шударгасны шагнал бий болсонд баяртай байна гэж хэлэх үгээ эхлүүлэх байсан баха гэсэн юм. Ээж маань нийгмийн хөгжил, эдийн засаг, бидний сайхан амьдралын төлөө бүгд дуурах ёстой. Үүнд сэтгүүлчид маш их үүрэгтэй гэдэгт итгэдэг байсан. Тэрээр хэдхэн сарын өмнө энэ тухайга үндэсний телевизэд ярилцлага өгөхдөө хэлж байсныг нь би маш сайн санаж байна. Тэр уулуурхай эдийн засгийн чиглэлээр дангасан мэргэжлийн сэтгүүл зүг бий болгож түүнийг улс төр бизнесийн эрх ашигаас хараад бус байлгахын төлөө чармааж ажилладаг байсан. Ээж маань олонний анхаарал татсан хурц асуудлаар зоригтой, баримттай, судалгаатай, шударга дүгнэлттэй нийтлэл бичиж олонний хүндэтгэлийг дагуулдаг байлаа. Түүний ерөн сурвалжилсан асуудлын гүнд орсон нийтлэлүүд магадгүй зарим нэг хүний цочроодог гүн бодолд оруулдаг байсан баха. Энэ нийгмийн амьдралд бодит ач холбогдолтой гүн утгатай шагнал авсан ээжрээ бахархаж байна. Түүний үйл үүгээр дуусахгүй. Үүсгэн байгуулсан Mongolian Mining Journal сэтгүүл харилцагчид, уншигчид, захиалагчдынхаа итгэлийг улам баттгаж эрхлэгчийнхаа бодлогыг үргэлжлүүлнэ. Уулуурхай эдийн засгийн сэдвээр хамгийн их ач холбогдолтой, сайн судалгаатай мэдээллийг хүргэж чанартай сэтгүүл хэвээр үлдэх болно. Ээж минь өнөөдөр биднийг орхин онцсон. Ээж минь өнөөдөр биднийг орхин онцсон. Гэхдээ ээжгээ яаж санаж байгааг би танарт үгээр хэлхийн аргагүй. Ээж өнөөдөр энд зогсоод өөрийнх нь замаар алхах хүсэлтэй нэгэнд хандаад юу гэж хэлэх байсан бол өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн бодолтой, зоригтой, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөөсэй гэж тэр хүсэх байсан баха. Ингээд сэтгүүлч Лунтангийн болормоог шударга ёсны шагнал нэр дэвшүүлж дэмжсэн бүх хүмүүс та нартай маш их баярлалаа. Transparency International Монгол байгууллага нь Берлин хотод төвхтэй 113 оронд салбартаа Transparency International олон улсын байгууллагын Монгол дахь салбар байгууллага юм а. Шударгаас авилга, ил тод байдал, хариуцлагатай байдлын төлөө үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллага нь Transparency Award шагналыг 2000 онд гаргаж байжээ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд энэ шагналыг 14 хүн хүртсэн бөгөөд анхны олон улсын шагналыг Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зумагийн авилгалын хэргийг илрүүлсэн хараад бус аудиторч бүсгүйд олгож байсан байна. Харин Монгол дахь салбарын анхны шагналыг Монголын нэр сэтгүүлч Лунтангийн болормоо хүртэж байгаа бөгөөд шударгасны шагналаар жил бүр нэг хүнийг шагнаж байх юм байна.